Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ унтахаас 3 цагийн өмнө идэж болохгүй 3 үндэсний талаар мэдээллийг хүргэе. Нойрны эрүүл ахуй сахихад эрүүл хооллолт, оройн хооллыг ухаалгаар сонгох нь чухал юм. Оройн хоолоо эрт идэх нь эрүүл мэндэд хамгийн сайн боловч олон хүн ажил эсвэл бусад үүрэг хариуцлагаас болж оройтож идэх тохиолдол байдаг. Хоолоо оройтож идэх нь жин нэмэхэд хүргэж нойрны чанарт нөлөөлдөг. Тэгвэл шинжлэх ухаанаар унтахаас 3 цагийн өмнө идэж болохгүй 3 үнсийг онцлон тодорхойлжээ. Үүнд нэгдүгээрт нь сахар ба чихэрлэг жимс. Сахар идэхэд цусантайхын инсулины даавар огцом өсдөг. Инсулин өндөр байх үед бие махбод залуужуулах дааврыг ялгаруулж чаддаггүй. Энэ даавар нь шөнө унтаж байх үед арсны эсийг шинчилж өөх шатах үйлчилгээтэй байдаг. 2026 оны судалгаагаар унтахаас 3 цагийн өмнө хоол идэхэд зогсоох нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, өний цагт зүрхний цохилт болон цусны даралтыг бууруулж, зүрхний эрүүл мэндийг дэмждэг болохыг тогтоожээ. Судалгаагаар зүрх судасны бодисын солилцооны өвчтний эрсдэл өндөртөө дунд болон ахмад насны хүмүүс шөнийн мацаг барих хугацааг ойролцоогоор 2 цагаар уртасгах нь ашиг тустай болохыг тогтоосон байна. Дэлхийн эрүүл мэндийн мэрэгчлэн доктор Эрик Берген оройн цагаар сахар, нүүрс ус хэрэглэх нь нойрны чанарыг алдагдуулж, өглөө нь ядарсан, хавдсан, сэрэх гол үндэс болдог тухай өөрийн суваг болон нийтлүүдтэй баримттайгаар тайлбарласан байдаг. Мөн Японы хөшрөлтийн эсрэг мэрэгчлэн эмч Сабака Кивино хоол боловсруулах болон залуужуулах дааврыг ялгаруулахын тулд унтахаас дор хаяж 3 цагийн өмнө хооллохыг алтан дүрэн болгон зөвлөдөг. Энэхүү даавар өдрийн турш маш бага хэмжээгээр ялгардаг боловч шөнө гүн ойрсох үед 22 цагаас 2 цагийн хооронд хамгийн дээд зэгтээ хүрдэг байна. Залуужуулах дааврын хамгийн том дайсан бол цусан дахь сахар ихсэх явдал юм. Цусан дахь инсулины хэмжээ өндөр байх үед жишээлбэл унтахаас өмнө сахар, талах, жимс идсэн бол тарих залуужуулах дааврыг ялгаруулах дохиг зогсоочдог. Ингэснээр таны бие шөнө амарч чадахгүй хөгшрөлтийн процесс хурдсдаг байна. Мэргэжилтийн эм Сабака Кивиногийн 3 алтан дүрмд нэгдүгээрт нь завсралхтаа мацаг барих. Энэ үед хоол идэхгүй байх үед инсулин хамгийн бага түвшинд байх тул залуужуулах дааврын ялгаралт нь 2000% хүртэл өсдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Хоёрдугаарт нь оройн хоол ба унтах хооронд 3 цаг байх. Гуравдугаарт нь өндөр эрчимтэй дасгал юм. За хоёрдугаарт нь боловсруулсан нүүрс усыг унтахаас өмнө идэхийг хориглох. Гоймонд талах цагаан будаа зэрэг нь биед ороод маш хурдан сахар болон хувирдаг. Энэ бие махбодод өрөвслөө үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Оройн цагаар гурван бүтээгдэхүүн идэхэд бие махбод шөнийн турш өрөвсөлтөд тэмцдэг. Энэ нь эсийг нөхөн сэргээх биш, харин эсийг гэмтэх процесс рүү түлхдэг. Ингэснээр сөрөг нөлөө нь өглөөс ирэхэд нүүр хавдаж, нүдэн доогуур уутанцар үүсдэг. Боловсруулсан нүүрс ус нь арсны уян хатан чанарыг хариуцдаг коллаген болон эластин урагтаа нэгдэж тэдгээрийг хатуу эвэрлэг болгон хувиргадаг. Үүнийг шинжлэх ухаанд галакшн гэж нэрлэдэг бөгөөд энэ нь арсыг маш хурдан өрчлөөтүүлж унжуулах гол шалтгаан болдог байна. Хэрвээ та залуу төрхөө хадгалахыг хүсэж байвал оройн хоолндоо гурилан бүтээгдэхүүнээс татгалзаж ногоо навчит хүнс эрүүл уургаар орлуулахыг зөвлөж байна. За 3 дугаарт нь арх болон кофеин хэрэглэхээс татгалзах. Цогтруулах ундаа нь таныг дуг хийхэд тусалдаг байх. Гэхдээ шөнийн цагаар байгалийн нойрны мөчлөгийг тасалдуулдаг. Энэ нь таны авах, нөхөн сэргэх нойр болон гүн нойрны хэмжээг бууруулж болзошгүй юм. Кофеин биед 6-аас 8 цаг хадгалагддаг тул тархийг сэрүүн байлгах дохио өгдөг учраас 14 цагаас хойш уухгүй байх нь нойрны чанарт хамгийн сайн нөлөөтэй. Согтруулах ундаа болон кафе агуулсан зүйлс хэрэглэснээр нойрны чанар алдагдаж арсны нөхөн төлжилтийг 50% хүртэл бууруулдаг.
Түүнчлэн уурга ба өөх тос зэрэг ишлэг ихтэй хоол хүнс нь удаан шингэдэг бөгөөд унтахаасаа өмнө их хэмжээгээр идвэл ходоод өвдөх, гэдэс дүүрэх, чээж хорсох зэрэгт хүргэдэг гэж мэргэжлийн хоол зүйч онцлон хэлжээ. Бие махбод хоолыг боловсруулахад дунджаар 3 цаг зарцуулдаг тул үүнээс өмнө унтах нь ходоодыг ачаалуулж гүн ойрсоход саад болдог. Хэрвээ та маргааш өглөө нь 5 насаар залуу эрч хүчтэй сэрхийг хүсэж байвал оройн хоолоо унтахаасаа доор хаяж 3 цагийн өмнө идэхийг зөвлөж байна. Ходоод чинь хоосон байх тусам таны бие шөнийн турш амарч таныг залуужуулж байдаг. Орой өсөж байвал ердөө бүлийн ус эсвэл бага зэргийн ургамлын цай уугаад үзээрэй. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.